Сайн мэцгаано уу? Монгол хүний үндсэн нэвтрүүлгийн ээлж дугаарыг үзэгч та бүхэнд өргөн барьж байна. Энэ удаа бид Монгол хүний үндсэн, тэр дундаа Монгол хүний эрүүл мэндийн үндсэн яг юунд орших ёстой юм гэдэг сэдвээр бид ярилцахаар зочныгоо урьсан байна. Өнөөдрийн зочин бол доктор профессор Садуусрангийн Наранчим багш маань байна. За өдрийн төргий. Өдрийн минь баярлалаа. Тэгэхээр Монгол хүний үндсэн гэдэг тэр дундаа эрүүл мэндийн үндсэн гэдэг энэ хоёр ер нь харилцан уялдаатай явдаг юм зүйл те. Тэгэхээр өнөөдөр хүн болгон л эрүүл байхын төлөө зүтгэж байна те. Өөрсдийн жохоо чадах хэмжээнд ер нь энэ эрүүл байхын тулд бид нэр яг яах ёстой, энэ эрүүл байлгах ухааныг бид юу гэж нэрлэх ёстой юм тийм. Үнэхээр чухал сэдв. Эрүүл амьдрах ухааныг дэлхийн улс орнуудад совилгон шинжилгаан гэдэг. Тэгэхээр бол өнөөдөр бид эрүүл бай, бүх талаараа эрүүл бай гэж хүн болгон хичээгээд байгаа хэдий ч бас мэрэгжлийн юм зөвлөмж зөвлөгөө чиглэл авах ёстой юм байгаа юм. Тэгэхээр Монгол улсад бол бас энэ эрүүл амьдрах ухаан, совилгон шинжилгээ ухаан бол бас хөгжөөд хөгжлийн суурь тавигдаад 20 жилийн нүрийг үзэж байна л да. Тэгэхээр эрүүл мэндийн алдчихвал тэгэл мөнгө урсаад л магадгүй гэр орон ядуурлын байдалд хүрэхэд энэ эрүүл мэнд гэдгийг бид яг энэ цаг мөчид айл гэр олгон маш их сайн мэдэрч байгаа үе гэж бодож байгаа. Тэгэхээр бид энэ удаагийнхаа сэдвээр эрүүл мэндийн салбарт бол боловсон хүчин чухал үүрэгтэй. Тэр дундаа сүүлийн бараг нэг 5-6 жилийн хугацаанд бид нэр ярьж ирлээ дээ. Совилгын шинжилгээ ухаан гэж тийм ээ. Тэр дундаа энэ совилогч гэдэг мэргэжил ер нь энэ эрүүл мэндийн салбарт иргэдийн эрүүл мэндэд ямар чухал үүрэгтэй хүн юм бэ гэдгийг бид нар бас ярьж хэлж анхаарч ирсэн гэвчиг тодорхой хэмжээний ийм ажил хэрэг болох нь бас том ховор юм уу даа гэж ингэж анзаарагдаад байна л да. За сүүлийн жилүүдэд бол ер нь бол эрүүл мэндийн салбар том шинжилгээ өөрчлөлт гарчлаа тий. Эрүүл мэндийн яамны бодлогоор дэмжилгээр эмнэлгүүд олноор байгуулагдсан байна. Байшин барилга, өөдлөх хайл үүднээсээ гээд тоног төхөөрөмж их орж ирсэн. Эмч совилогч мэргэжлэнүүд гадаадад их сурч байна. Чадварлаг болж байна. Гэхдээ эргээд бид хүн болгон л нөгөө эмнэлэгт очоод л эмнэлэг твтэл тусламж үйлчилгээ авна гэдэг бол нэг талаасаа бас өрөөсгөл ойлголт гэж бодох байдаг. Ер нь хүн одоогийн зах зээлд бол аль болохоор гэр оронд нөвчтөө хүн байхгүй, өөрөө өвдөхгүй, тийм асаргаа сувилгаагаар эмчилсэн бидний л баг ээж аав эмээ үгийн үеийг л хэлэх гээд байна л да. Эмнэлэгтний хэвддэггүй байсан шүү дээ. Тэгэхээр яг ийм мэрэгчлэлт өнөөдөр маш их өгүүлэгдэж байна. Ялангуяа өөрөх сум, эрүүл хүн хаана байна, байгууллага, цэцэрлэг, яасл дээр. Тэгэхээр яалтчгүй эрүүл мэндийн салбараа хөгжүүлье гэвэл тэр дотор байгаа хүний нөөцтэй онцгой анхаарах цаг мөч ирчээд байгаа. Хүний нөөцтэй анхаарахтаа яг совилогч мэрэгчлэлтний тухай. Тэгэхээр совилогчийн тухай өнөөдөр бид сүүлийн 20 жил бас олон эрдэмтэд профессор, сургууль, яамын дэмжлэгээр суурьвал үнэхээр тавигдсанд айгүй маш их баяртай байгаа л да. Тэгэхээр таны хувьд 20 жилийн өмнө дэлхийн эрүүл мэндийн байгууллагад зөвлөхөр ажиллаж байсан юм бэ? Тухайн үед мэдээжээр эрүүл мэндийн салбар бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ерөөхдөө чиглэл үүрэг чиглэл аваад ингээд тодорхой хэмжээгээр ажилладаг. Тэгэхээр ер нь тухайн үед яг энэ совилогчийн асуудлыг яг юу гэж ярьж ирсэн. Өнөөдөр мэдээжээр эргээдэг ингээд харахад бол олон шинжилт өөрчлөлтүүд явагдаж байгаа учраас түүний дагаад бас тухайн үед өгчсэн мэдээлэл юмнууд бас өөрчлөгдсөн байна. Яг үнэн. Энийг ярихын тулд жоохон түүх хэлчмээр байна л да. Совилогчтой холбогдсон хүүхдийн эмчээр төгсөж ирээд яг дүүргийн эмнэлэг томилогдоод ажиллаж байхад яг эмчийн ажлыг үн сэнтэйгээр гаргаж хүний амнаас аврахад баг олон ажилтдаг мэрэгчлэнүүд совилогч байсан. Тэгээ совилогч мэрэгчлэнүүдийн тэр их чадварлаг 2 жилээр бэлтгэгдэж байсныг хараад совилогч нараараа их бахархаж хамтдаа шөнийн ээлжинд хоног жижүүрд гарах хүүхдийн амнасыг аврахад их маш их тэм сэтгэл зүтгэлтэй ажиллаж байсан л да. Гэтэ яг нэг таалагддаггүй байсан юм совилогч нарыг дунд мэрэгчлэн гэж нэрлээд өсөн дэвжих шатлал байхгүй. Ердөө юу гэдгийг хүссэн чадварлаг совилогч нар нэмж олдог ийм тогтолцоо байсан. Тэгээд боломж олдоод яг энэ чиглэлээр 1998 онд 1 жил Америкийн нэгдсэн улсад сувилгын боловсрол судлал, тусламж үйлчилгээ судалгаагаар суралцаж тэр орны хүн ардынхны эрүүл мэндэд энэ салбарын яаж нөлөөлж тусалдаг талаар үзэх боломж олдоод тэгэл хүрээд ирэнгуут эрүүл мэндийн яамны хүний нөөц уулзаад
Ер нь бол бид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад дандаа гадаадын зөвлөх ажилладаг. Ийм учраас энэ удаадаа бас Монголдоо энийгээ мэддэг, дээрээс нь одоо гаднаас сурч ирсэн учраас та энэ байгууллагын зөвлөхөөр ажиллах ийм гоё хүндтэй үүрэг өгсөн л дөө. Тэгээд яг энэ ажлыг хийхдээ бид суурьас нь эхэлсэн байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үндэсний зөвлөхийн хүрээнд хийхээр төлөвсөн ажлаа амжилттай хийж гүйцэтгэлээ. Бидний хийсэн ажлын нэг онцлог нь шинжилсэн сургалтын төлөвлөгөө хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэгч гол эзэн болсон багш нарыг бэлтгэсэн явдал юм. Совилогч илтгэдэг сургуулиуд нь сургалтаа амжилттай зохион байгуулж чадвал бид өнөөгийн нийгмийн хэрэгцээг хангаж чадах үз совилгын тусламжийг мэрэгжлийн өндөр түвшинд ард түмэнд үзүүлж чадах совилогч мэрэгчлэнг бэлтгэх бүрэн боломж байгаа. Тэгэхээр яг энэ талаар одоо 21 жил өнгөрцөн байна да, цаг хугацаа хурдтай юм байна. Тэгэхээр шинжилэлүүд бол маш их явагдсан. Дунд мэрэгчлэн гэжсэн нэр томьёо байхгүй боллоо. Совилогч нар маань шатлсан сургалтаар болон бакалавр, дээд боловсролтой боллоо. Мэрэгцэн магистр совилогч нар бий болж байна. Докторийн зэрэг хамгаалж эхэлсэн байна. Цол хэрэгэн өгсөн албан тушаалуудад хүртэл тавигдсан байна. Хуучин бол дунд мэрэгчлэн гээд ердөө л тэр ажлаа хийдэг гэсэн бол маш том суурийн хугацаанд тавигдаж энэ чиглэлээр бэлтгэгдсэн совилогч нар хөдөө орон нутгийн аймаг болгондоо, эмнэлэг болгондоо том өөрчлөлтийг хийсэн шүү. Одоо цаашаа дахиад нэг алхам хэрэгтэй л болчиход байна да. Эмнэлгийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн ярианд сонсоход бол совилогч гэдэг бол яагаад аргагүй чухал мэрэгчлээ юм а гэж ингэж ойлгохдоо байдаг. Гэтэл өнөөдөр яг манай эрүүл мэндийн салбарт эмнэлгийн байгууллагад ажиллаж байгаа ингээ харахад бол тис юм хоёр ондоо зүйл ажиглагдаад байдаг л да. Яг үнэн. Нэг талаасаа бол энэ одоо Монгол хүний үн цэн нэвтрүүлэг, эрүүл мэндийн асуудлыг бол зүгээр нэг эрүүл мэндийн салбарынхан, яамныхан удирдах албан тушаалт ийм совилогч гэхээс илүү иргэд бас мэдэх ёстой. Энэ мэрэгчлэн одоо юу хийх ёстой. Тэгээ монголчуудад бас нэг гоё зүйл юм л да. Одоо ингээд сургуульд хүүхдүүд хүн туслах юмсан гэсэн монгол хүний нэг бүр цаана нэдэг өгөгдлөөр энэ мэрэгчлүүдийг сонгож байна. Өнөөдөр тэр элсэж орж байгаа хүүхдийн тоёр буурахгүй хэдийгээр цалин хөлс үнэлэмж багч гэсэнтэй. Тэгэхээр энэ дээр бид бас сэтгэлгээний нэг том өөрчлөлт хийх хэрэгтэй юм байна. Хоёрдугаарт хууль эрх зүйн орчинд бас өөрчлөлтүүд хийхгүй бол одоо уул нь бол яг 20 жилийн өмнө бид нар анх хүндэж тавьсан тэр асуудал сувилхан хүний нөөцийн хомсдолд орлоо гэд бүр магистрийн бүтээл туйрвсан шавийн бүтээл дээр хэлсэний одоо ингээ 20 жилийн дараа харахаар бүр дутагдалд орсон. Дутагдал гэдэг нь совилогчийг хангалттай бэлтцсэн. Гэтэ бараг 50% нь ажиллаа орхицсан гэдэг нь энд л бидний ярих гол асуудал энд байгаа байхгүй юу? Тэгэхээр бид одоо болохоор хүний нөөц хомсдолтой байна. Совилогч мэрэгжлийн төлхөө бэлтгэх ёстой гэж ингээд яриад байна л да. 20 жилийн өмнө одоо совилогч мэрэгжил хомсдолтой байсан юм. Өнөөдөр яагаад ингээд хомсдолд орчихв? Тийм, тэгэхээр хомсдол гэхээр бол ер нь бол бэлтгэхтэй болжин гэсэн санаа хэлэх гээд энэ эсвэл ажилласаа гарч ингээд. Тэгэхээр би энд бас даваахүү гээд одоо сувилгын ухааны доктор, дэд профессор Шавман магистрийн ажлаа яг энэ сувилгын хүний нөөцийн хомсдлыг арилгах арга замыг судлах гэдэг сэдвээр 2006 онд магистрийн бүтээл төрүүлсэн байгаа. Энэ дээр би зүгээр дүгнэлт хэсгээс хэлэхэд тухайн үед одоо 21 жилийн өмнө совилогчийн ажиллаж совилогчийн дундаж нас 41 байсан. Тэгээ энэ дээрээ бүр дүгнэлтэн дээрээ 15 жилийн дараа нийт совилогч нарын чинь 40% тэтгэртэй гарах нь шүү. Тийм учраас бодлогоо зөв аваарай гэж хэлсэн байдаг. За хоёрт нь болохоор бол совилогчийн одоо энэ хомсдолд хүрэж байгаа гол юм бол ердөө ажлын ачааллын зөв хийгээч. За дараагийн нэг чухал зүйл бол энэ совилогч нар ингээд бакалавраар ингээд бэлдээд эхэлсэн. Тэгвэл хамтран ажиллаж байгаа эмч олон удирдлагын түвшинд энэ мэрэгчлэлтэд юу хийдгийг гэдгийг ойлгооч гэдгээр ийм бүтээл туйрвсан. Тэг өнөөдөр ингээд 20 жилийн дараа эргээд харахаар бүр ингээд дэлхийд совилогч аахгүй. Бид нар дэлхийг хамаагүй ингээд харьцуулж болохгүй л дээ. Тэрний чинь шалтгаан шал өөр байхгүй. Манай оронд совилог дутагдаад байгаа нь одоо 20 жилийн дараа ганцхан хувийн сургууль хийсэн. Тэгвэл өнөөдөр совилогчийг 15 сургууль бэлтгэж байна.
Тэгэхээр чин жилээрээ маш олон сувилагч төгсөж гараад байгаа үстэй. Гэтэл бас нэг докторийн бүтээл дээр нийт төгсөн сувилагч нарын чинь 50% нь ажлаа орхисон гэж байгаа. Энд л бидний судлах одоо эрдэмтэд багш нарын судлах юм энд харагдаж байна. Тэгэхээр үндсэндээ бол нэг хэд хэдэн шалтгаанаас олж сувилагч мэрэгчлээс одоо төрдөө татгалзаад ийн гэж болох нь шүү дээ. Хамгийн одоо томоохон голлох шалтгаан бол ажлын ачаал. Ажлын ачаал. Тэгэхээр энийгээр ажлын ачаалал гэдэг дээр бас манай нэг шав нар мандах гээд бас докторант маань 10 онд шөнийн ээлжийн ажил сувилагчийн эрүүл мэндэд нөлөөлөх сэдвээр магистраа хамгаалсан. Энэ дээр бол ердөө ажлын ачааллыг нь гаргаж өгсөн байгаа. Нэгт, хоёрт нь шөнийн ээлж гэдэг бол ердөө яг уул нь биологийн цагаар унтах ёстой шүү дээ. Гэтэл энэ мэрэгчлэнүүд чинь ердөө яг хүний амнаас аврах гэж зүгээр суудаг стресстэй. Тэгээ дээрэс нь хүн одоо муудах, төрөх энэ процесс яг өөрөөр явагддаг байхгүй. Тэгэхээр сувилагчийн хяналтгүйгээр эмнэлгүүд оршин тогтнохгүй. Энэ дээрээ бүр ингээд бас дүгнэлтэн дээрээ 16 цаг сувилагчаа ажилуулдаг ийм орн байхгүй болчихжээ. Манайх энийг өөрчлөхгүй бол сувилагч нар ажлаас хальширч ажлаа орхих нэ гэдэг ийм дүгнэлт зөвлөмжийг хүчгсэн байгаа байхгүй. Гэтэл заримдаа бол одоо сувилагчгүйгээс 16 цаг битэл 24 цаг ээлжинд ажиллаж байна. Өшөө их хурлын гишүүн мөнх оргилгааны гоё багш нар зориулж бас ард иргэдэд зориулсан шөнийн нойр зүүд гэдэг лекц байдаг л да. Тэр лекцэн дээр хүний одоо энэ унтаагүй нойрыг эргэж авчрах ямар ч боломж байгаа. Тийм учраас шөнийн ээлжийн ажлыг дэлхийн улс орон маш том өөрчлөлт хийсэн байгаа байхгүй юу. За Америкийн нэгдсэн улс гадаад оронд бол шөнө ажиллаж байгаа тэр цагийнх нь хөлс нь маш өндөр түвшин. Хит дахин их байдаг учраас бас хүн шөнө ээлжинд гараад хонжооч гэсэн даас нэг сэтгэлийн хөдөлмөрөө үнэлүүлсэн гэж бас баярлдаг юм байна л да. Гэтэл одоо манайх бол нэг цагийг 1000 төгрөгөөр үнэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр шөнө 6 цагийн шөнийн ээлж гэж үзсэн. Тэгэхээр сувилагч найргүй 6 цаг хончоод 6000 төгрөгтэй байна гэдэг нь өнөөдөр энэ бол том өөрчлөлт хийх цаг ирчээд байна. Эндээс олж залуу хүмүүс маань халшраад байгаа. Магадгүй хүмүүс тэгнэлтэй урд нь сувилагч нар болоод ийсэн. Тэгэхээр тухайн үеийн одоо энэ тэтгэртэй гарч байгаа энэ чадварлаг сувилагч нар маань эрүүл байсан байна. Цаг агаар эрүүл, хоол хүнс эрүүл, стрессгүй амьдрал байсан байна. Одоогийн энэ 22, 23 та хүүхдүүдийг сайн судлахгүй бол өнөөдөр стресс, тэгээ дээрэс нь хоол унд гэд олон асуудал нөлөөлж учраас шөнийн найрыг даахгүйгээс болоод ажиллаа орхиж байгаа олон тохиолдлыг шарнар маань бүр хоолоо зангируулж ярьдаг л да. Дээрэс нь иргэдийн олон нийтийн нөгөө эрүүл мэндийн салбарыг ойлгох энэ эмнэлгийн ажилчид өдөр тутамдаа яг юу хийдгийм бэ гэдэг талаар мэдээлэл бас хомс байдагтай үүдэлтэй болол гэж бас хараад байдгийн тийм ээ. Одоо нөгөө манайхан бол өстэй өөрийнхөө л зан характераар хүмүүстэй харьцдаг тийм. Тэгэхээр бид нэр сувилагч нар хомсдолтой байна гэж яриад байна. Тэгэхээр одоо ихтэй сургуулиудын бэлтэж байгаа юу гэхээр ихэвчлэн эмч чиглэл рүү, эмчлэг тал руу нэлээ ингээд лхүү бэлдээд идэм болоо та гэж хараад байд. Ер нь ингээд сувилагчаар төгсөөд ажиллах гэснээс илүүтэй эмч болчвол би илүү цалин хангамж сайтай илүү одоо юу гэдэг дээгүүр албан тушаалд ажиллах боломжтой гэж ингэж харддаг холбоотой. Тэгэхээр одоогийн яг нөхцөл байдал нь тоо баримт ярих гэж бодоод байна л да. Тухайн улс орн эмчийн тоон цөөхөн, сувилагчийн тоон эмчээсээ 3 бүр 4 дахин их байвал тусламж үйлчилгээ зөв явагдчихэ гэж үздэг. 20 жилийн өмнө нэгийг харьцах 1.19 одоо 119 1.2 руу шилжижсэн бол одоо харамсалтай 0.8 болоо буурсан. Тэгэхээр энэ бодлого алдагдсан байгаа эцтэй. Өнөөдөр бас нэг тусламж үйлчилгээ ачаал их байна гэд одоо манай эрүүл мэндийн хөгжлийн төв маш том гоё судалгаанууд хийгээд энэ нээлттэй ингээд байдаг учраас саяхан энэ нэвтрүүлэгт орохынхаа өмнө тэр судалгааг харлаа л да. Гэтэл клиникийн эмнэлгүүд дээр эмч сувилагчийн тоо ер нь ойролцоо олчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр чин энд эмч хүн бол эм бичээд орхино. Тэгвэл тэр хүн болгонтой тулж үлддэг сувилагч ачаалтай байхаас аргагүй. Тэгэхээр энд бол нөгөө бодлого алдагдаж хүний нөөцөө бэлтгэхдээ ийм алдаа гарсан байна. 13 сургууль эмч бэлдээд эхэлчихлээ шүү дээ. Тэгэхээр чинь энэ хүний нөөц ийм цөөхөн хүн амтай газар энэ хүний нөөц. За хоёрдугаарт нь нөгөө сувилагч нар бакалаврын зэрэгтэй бэлтгэгдээд олонцтой бэлтгэхээр нөгөө бие да тусламж үйлчилгээ үзүүлэх учраас өрөх сум
баг хөдөө орон нутаг эрүүл хүүхдэд цэцэрлэг яасал байгууллагт ажиллах ёстой бакалаврын зэрэгтэй сувилагч. Гэтэл дээлэн хувийн сургуулиуд нь бакалавраар бэлдээд төгсгөнгүүд түрүүнд өөрөө ярьсан шүү дээ, нийгмийн хэрэгцээг хангаж ин агуулгын дандаа эмнэлэгт ажиллахаар бэлтжиж байгаа. Тэнгүүд энэ хүүхдүүдийн бас алдаа биш, нөгөө эмнэлэгт ажиллахаар бэлтгэдэнгүүд нөгөө хүүхдүүд өргөх сум дээр очиход шаал өөр хэрэгцээ шаардангууд энэ газар би ажиллахад хүндрэлтэй юм гээд ажиллаа орхих, эмнэлэгт ажиллангууд би дээд боловсралтай олцсон мөртлөө би энэ дипломын боловсралтай ажил хийх үгээд дипломын, туслах сувилагч, бакалавр, магистрийн ажлын байрных нь наривчилсан тодорхойлт байхгүй учраас энд л бидний одоо тулгымцсан асуудал болоод байгаа. Тэгээд энэ яриаг яагаад олон нийтийн мэдээллээр ингэж цацах болсон гэдг нь үе үеийн сайдуудад нөгөө сувилгын яамны мэрэгжлийн салбар зөвлөлийн дараагаар ажиллаж байхдаа үе үеийн сайдуудад эмнэлгүүдэд их загтал ичдэг байсан. Энэ загтал ном маань бол бүх одоо саяны ярьж байгаа дэлгэрэнгүй уншаа гэвэл шинжил ба түүх гэд 14 онд гаргасан энэ номон дээр бүх мэдээлэл байгаа. Тэгэхээр цаг хомс учраас ингээд чи тэгэхээр бид бол ердөө хүний нөөцийг бэлтгэхэд бодлогын алдаа гарч ил гэж хэлээ. Дээр нь бас бид нар бэлтгэхдээ бол маш том алдаа гаргадаг юм байна. Дээрээс нь бид яг орчин нөхцөлөө мэдрэхгүй ажлын байран дээр тэр хүмүүс яг ямар орчин нөхцөл өгөх вэ гэдгийг бид нар төдийлөн боловсруулаагүй төлөвлөөгүй юм л зүйлүүд бий болоод идэг юм байна шүү дээ. Тэгэхээр наадах чи яг чухал энэ дээр яг нэг тодорхойлт маягийн хилчгэд нөгөө нэг мэрэгчлэн бэлдэж штэ. Мэрэгчлэн бэлтгэхдээ нийгэм энэ хүнийг хүлээж авах уу, ямар ажил хүлээж аан гэдэг нийгмийн эрхцээ. Одоогийн энэ мэрэгчлийг сонгосон суралцагч нар, оюутнууд яаж сурдгийг гэдгээр энэ том юмыг бол одоо ихтэй сургуулийн одоо сургалтын алба бодлого барьдаг байхгүй. Гэтэл энэ дээрээ бакалавраар бэлдээл гэдэг агуулга нь болохоор өвчин төвтөө, гэтэл өргөсөн баг маань совлогчгүй, эмчгүй болоод эхэлж байгаа юм эмгэнэлтэй байдал үүсэнгүүт зарим одоо албан тушаалтнууд улс төрийн хүмүүс болохоор эмчил бэлдээдэй гээд хөдөө орон нутагт хүртэл эмч бэлдээд эхэлсэн ба. Уулын оронд нь мэрэгсэн магистр совлог. Тэгээд аймагуудаар явхад аймгийн засаг дарга нар бас тэгдгэлтэй багш нар бидэд юу гэж хэлдэг вэ гэхээр одоо ингээд бага эмч юм уу эмч нар ингээ ирэхээр нэг малхуудаа санаа зовцсон, стрессцэн, хүүхдтэй санаа зовцсон, тэрнээс болоод даралт нь ихсэн хүмүүснийг сэтгэлийн онгойлгочдаг, асаргаа савилгаа ээждэг, нэг банк тавьчдаг, тийм хүн бэлддэггүй мүү гэдг нь энэ магистрийн зэрэгтэй мэрэгцэн савилагч юм байгаа. Бага хэмжээ орон зайд ажиллах. Тэгэхээр эндээс бид нэг совилогчийн өсөн дэвжих гэдэг юмыг бас ярих хэрэгтэй болж байна л да. Тэгэхээр нийгэм цаг үеэ дагаад бүх зүйл шинжлэгдэж, өөрчлөгдөж байна. Бид нэр зөвхөн номноос ч гэдэг юм уу, за совилагч гэдэг заавал ийм байх ёстой шүү гэж ярихаасаа илүүтэй нөгөө амьдралд нөхцөлд нь тааруулж бэлдэх ёстой юм байна л да. Тэр хүн хаашаач одоо нөгөө хөрвөх чадвартай л гэсэн үг л дээ, тийм ээ. Өнөөдөр ингээд сошиалар бол маш их гоё ингээд мэдээлэлч авж гин, тулгымцсан асуулаач мэдээд авчлаа л да. Гэхдээ альва юмыг зүгээр нэг сэтгэлийн хөрлөөр хийж болдоггүй. Ийм учраас бүх салбарын хөгжил дэвшилт бол ийм судалгаа шинжилгээ хийсэн эрдэмтдийн бүтээл маш чухал. Сая өөрөө чи ярьдгаар үсэн дэвжих судлах гэдгээр манай одоо шайд доктор дэд профессор оюун цэцэг багш маань 2008 онд бас юм бүтээл төрүүлсэн байгаа байхгүй. За энэ дээрээ болохоор бол совилагч хүн ингээд эхлээд диплом юм байна, тэрний өмнө туслах байна, бакалавр, магистр, доктор байна, хаана ажиллах уу. За тэгээд ажил дээр гарлаа гэхэд албан тушаалын зэрэглэн заавалжгүй ажил хийсэн байна. Гэтэл энд бас манай салбар дахиад нэг асуудал үүснэ нь нөгөө дипломын чадалтаа совилагч нар бакалаврын зэрэггүй байнгут бакалавраар төгссөн шинэ совилагч нь би одоо ахлах хийнэ гэд. Ингээд асуудлаас үүссэн. Тэрийг нь болохоор бас хөдөө орон нутгаар явж байхад улс төрийнхэн бас ингээд бакалаврын зэрэгтэй энэ миний одоо таньдаг хүнч гэдэг юм уу. Ингээд сулхан албаны дарга олгоод ингээд хоорондоо асуудал үүсгэж байгаа. Тэгэхээр энийг бол заримдаа манай салбарын ярьдаг л та бид нар дотроо ярих юм их байна. Дотроо л ярих хэвээр. Салбарыг мэдгүй хүмүүс юм яриад хэрэггүй гэдэг бид хэдэн жил ярих гэсэн юм бэ. Тийм учраас одоо эрдэмтэн багшийн хувьд бид ийм судалгааг ийм олон жилийн өмнө хийчээд байхад өнөөдөр улс төрийнхэн энэ хууль дүрм зохион байгуулж байгаа хүмүүс яам тамгийнхан шинчлэгдсэн байна. Хүмүүс нь тэтгэвртэй гарсан байна. Тэгвэл дараагийн үеийг яагаад уншиж судлахгүй? Өнөөдөр бас эрүүл мэндийн салбарын нэг одоо заавалжгүй ярих хэвээр асуудал нь бол бид нар
За ямар нэгэн байдлаар одоо бид нар өөртөө сэргийлж бас төдийлөн чадахгүй байна тийм ээ. Тэгэхээр өвцнийхаа дараа бид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах боллоо. За өнөөдрийн байдлаар бол бид нар нэг улсын эмнэлэгт бол 7 хоног эмчилүүлээ гардаг тийм ээ. 7 хоногийн хугацаанд эмчилүүлдэг өвчнөж гэж алга тийм ээ. Тэгэхээр бүх зүйл өөрчлөгдөж байгаа учраас ингээ ярихаар бид нар 7 хоногийн хугацаанд тодорхой хэмжээний тусламж үйлчилгээг авлаа гэхэд дараагийн үйлчилгээг нь бол бид нар зайлшгүй гэрээр авах шаардлагатай болж байна тийм ээ. Тэгэхээр энэ нөгөө гэрээр суулгах гэдэг асуудлыг бид нарс орхиж боломжгүй байна л та. Тийм тэгээд Монгол улстай анх удаа сувилах ухаанаар доктор хамгаалсан шавь маань бас ийм том бүтээл төрөвсөн байгаа. Гэрээр сувилахын тусламж үзүүлэх гэдэг. За энэ солонгой шавийн энэ бүтээлийн дүгнэлтийг ингээ харахаар эмнэлэгт хэвтээд бүрэн эдгэрч гардаггүй. Тэнгүүт ердөө одоо энэ бол өрхийн бас сувилагчийн хийх ажил биш юм байгаа. Манайх ингээ гэртээ байна гэдээ өрөх гэд ачаал өгчөд байгаа. Өрхөл өөрөө бас тодорхой зорилготой ажил. Түүл шигдээс олсон, хагалгаа хийлгсэн тий магадгүй одоо болт хийлгэх ийм хүмүүсэд үзүүлдэг зүйлүүл эмнэлгийн хажууд гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээ. Өнөөдөр яг хувийн эмнэлгүүдэд ийм тусламж үйлчилгээ байна л да авч болж байна төлбөртөө. Түүл цаашдаа совилогч нарыг ялангуяа юм туршлагатай нарийн мэргэжлийн совилогч нарыг бүр давхар одоо ажилуулах ийм эрхцэн орчин өнөөдөр дутагдсан байгаа аахгүй. Эмнэлэг дээр ажиллаж байгаа нэг совилогч ажлынхаа хажуугаар тэнд очиж болт хийе гэвэл өнөөдрийн энэ замын байдал энэ боломжгүй. Түүл ийм тусдаа бүр эрхцэн орчин бүрдсэн тусдаа машинтай тэгээд бүх юм даатгалын системд орчихсон байгаа. Тэгэхээр энийг хийхгүйгээр бид нар цаашаа бас боломжгүй өвцөн байна. Тэгээ эмнэлгээс гарчаад дутуу эмчлээ, буцаад хэвтлээ гэд бас хүндрэл эмнэлэгт үүсгдэг нь энэ гэрийн сувилгын тусламж үйлчилгээний төв агентлагууд жинхэнэ утгаараа байгуулагдаагүй л гэсэн. Тэгэхээр энэ диссертацийг уншвал маш том бизнес байна да. Энэ бол бас бизнес юм тийм. Тэгэхээр бид аливаа асуудал дээр гадны орны туршлагач гэдэг юм уу тэр оронд тийм зүйл илүү хөгжсөн байдаг гэд ингээ ярихаар бас тэндээс бид нэр дараагийнхаа санаас наачлагыг бас олж болно. Тэгэхээр энэ сувилхуу гэдэг зүйлийг ярьж байгаа юм чинь гадны оронд. Жишээ нь одоо бол та дэлхийн эрүүл мэндийн байгууллагт зөвлөхөр ажиллаж байсан тийм ээ. Тэгэхээр ер нь энэ гадны оронд энэ сувилхуу гэдэг. За тэр дундаа энэ гэрээр сувилхуу тусламж үйлчилгээг ер нь яаж үзүүлдэг? Бид нэр юуг нь илүү авчмаар байна? Надад бас боломж олдоод 98 онд тэр Америкт яг сувилгын боловсрал гэж юу юм сувилагчийг илтгэхдээ бас энэ хугацаа маш хатуу идэх юм байна гадаад орных. Одоо жишээлбэл 6 сарын манахаар хасрагчийг бэлддэг 6 сараар. Манайхд чинь нэг хэсэг бас зарим албан тушаалтнууд асуудалд холбогдоод исэн ш 6 сараар бэлтгэхийн 10 хоног эсвэл нэг сар ч хүрэхгүй бэлтцсэн. Тэгэхээр ямар чанартай хүн тэндээс гарах уу? Дараа нь болохоор ингээд 2 жилийн гэдэг юм уу. Тэгэхээр хугацаан дээр бид нар маш том одоо ийм шалгуур тавихгүй бол тэр хугацаа гэдгээ бол заавчгүй жил гэхээсээ илүү мэдлэг олгох кредит гэсэн санаа руу ингэж орчиж байгаа. Хоёр болохоор саяны одоо яг энэ гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээг яг тэр оронд нь яг ийм сувилагчийг дагаж нэг очих боломж олдчихсэн л да. Тэр сувилагч Америк сувилагч маань ердөө гэрийн сувилгын тусламж үзүүлдэг бакалаврын зэрэгтэй сувилагч байсан. Энэ хүн яагаад диплом биш бакалавр аан гэхээр ганцаараа очиж байгаа юмчгүй. Тэгэхээр нөгөө нэг хүнтэй харилцах, хүнд асуудлаа өөрөө шийдэх учраас тэр хүндээ боловсрал хэрэгтэй байгаа байхгүй. Магадгүй эмнэлэг дэмчийн удирдлаганд ажиллаж байгаа сувилагч нар бол 2 жилээр бэлтгэхэд хангалттай боломж байгаа гэдгийг дэлхийд харуулсан эм жишээнүүд байна. За ингээд бакалаврын зэрэгтэй сувилагч маань ингээд төргнээр дуудлага ирлээ очлоо. Тэгэд яг 3 тохиолдлын нэгийг нь ингээд онцолж ярихад бол тэр нөгөө болт хийлгэж байгаа хагалгааны дараах хүн байсан. Тэгээ бүх болт авчирчин. Тэгэл нөгөө болт чинь тэр үе чинь одоо 20 жилийн өмнө гэдэг чинь Дели Мэйлийн Монголд ховор байлаа ш. Тэгэхээр тэр сувилагч маань нэг бэлээ аваад ингээд хаяал нэг болт молт чинь ингээд тэгтэл энэ бүгд нөгөө даатгалд нь орчихсон хүн өөрөө төлцсөн учраас яг номоор нь энэ асаргаа сувилгааг хийдэг. Тэгээ дуудлага өглөө би өнөөдөр энэ хүндээ ингээд тусламжаа үзүүллээ гэ мэдээгээ дамжуулаад дараагийн дуудлага тэр өндөр настай айлд зөвлөгөө өгөх юм байна.
зөвлөгөө өгөх туслах гэдэг бол гүйцэтгэл гэж үздэг. Манайх гүйцэтгэлийг нэг хагална, одоо нэг л тэ нүдэнд харагдсан юм хийдэг байхад хүний сэтгэл санааг дэмжиж, зөвлөгөө өгч, тайвшруулна гэдэг бол маш том эрүүл мэндийн ажилчны нэг маш том одоо чадвар байдаг байхгүй юу. Тэгэхээр энэ ажлуудыг бол гадаадын оронд бакалавр түүнээс дээш цолтой савлагч нар хийдэг. Өнөөдөр яг дахин хэлэхэд өрг сум багт ийм мэрэгчлэтнүүд өнөөдөр дутагдаад ард иргэд нь жоохон сэтгэл санааны дэмжлэг авахын тулд эсвэл сум руу орох. Тэгээ аймаг, тэгээ хот руу ирэх. Тэгээд энэ очрын үйлчлэгээгээд өнөөдөр хүртэл ийм мундаг тоног төхөөрөмж эрүүл мэндийн салбар нь сайн болцоод байхад те асуудал үүсээд байгаа нь ердөө л юм байна. Бид нар бас эрүүл мэндийн салбар болохгүй байна, эмнэлгийн ажилтнууд мэдлэг муу байна гэхээс илүүтэй иргэд бас өөрсдөө эрүүл мэндийн энэ мэдлэг мэдээлэлээ сайжруулах хэрэгтэй юм шиг байгаа. Уг нь тэгээд аль талдаа уг нь мэдлэг мэдээлэл нь сайжирчвал уг нь ингээд нэг салбар нь голдрлаараа зөв явах гэж байгаа юм шиг ийм санал байгаад идэм л да. Тийм. 1970-аад онд дэлхийн боловсрол судлаачид бас яг энийг хүндсэн байгаа. Энэ бол ганцхан Монгол улсад тулгамдаагүй юм байна л да. Хүмүүс бол эрүүл байхдаа төдийлөн тоохгүй мөртлөө өвтгөөрөл имлэгт очоод тийм ч болохгүй юм гэдэг бол ердөө л хүн байгаа газар бэрхшээл. Ингээд яг эрүүл мэндийн цагаан толгой буюу health literacy гэдэг үгэнд хүндэгдсэн. Literacy гэдэг нь яг монгол руу ингээ орчуулахаар бичиг үсэг тайлагдаагүй. Тэгвэл маш энгийн эрүүл мэндийн бичиг үсэг тайлагдаагүй юм байна. Өглөө эрт босох ямар учиртай юм, ус уух гэж яах юм, эсийн төвшөнд хоолно гэж юу юм гих мэтлэнгээр. Тэгэхээр ийм нарийн одоо энгийн юм шиг үйлдэлийг одоо бас хүн зөвлөгөө авч хэрэгжүүлдэг юм байна. Хувь хүн өөрөө чи эрүүл мэндийн боловсрол олоо гэхээр бас чаддаггүй юм байна. Ийм учраас дэлхийн улс орн дахиад хэлэхэд энэ эрүүл амьдрах ухааныг судалдаг савлагч мэрэгчлэнээ өндөр түвшинд бэлтгэж байгаа нь одоо савлах уу гэдэг бол эрүүл мэндийг хамгаалах, хадгалах, дэмжих, боловсрол олгох энэ ажлыг хийх ёстой байтал одоогийн яг эмнэлэгт ажиллаж байгаа савлагч энэ тариа өгвөл ажил тусч байгаа. Тэгэхээр том өөрчлөлт өргөсөн. За ингээд бид нар бас энийгээр бас эрдмийн ажил хийсэн. Энэ ажлыг маань болохоор Өвөр Монгол бүгд найрамд хятад ард улсын Өвөр Монголын үндэсний их сургуулийн савлагч, сувилгын ухааны магистр Хунян гэдэг энэ савлагч маань Өвөр Монголд яг адилхан толгомцоо асуудал байна. Иргэдэд нь одоо ажилгүйдэл байдаг, архитал байдаг, тамхитал. Тэгэл өвдгөөрөө ийм савлагчд очоод гомдол гаргаал ингэжээдэг гээд тэгээд энэ одоо судлаачийн маань гол диссертацийнх нь гол агуулга нь болохоор яаж тэр эрүүл мэндийн цагаан толгойд сургах юм. Энэ судлаач Хуняны маань судалгааны хамгийн чухал нэг хэсэг нь болохоор ердөө иргэд ямар мэдлэг дутмаг байна гэдгийг судалсан. Энэ нь болохоор зөвхөн нэг бие махбодын тарианы юм биш. Ердөө ухамсарын хувьд одоо дандаа ингээд сэтгэл нөгөө сөрөг үг хэлдэг юм уу? Амнаас гарч байгаа үг нь ямар байдгийг, дээрэс нь ажил хөдөлмөр эрхэлдэг юм уу? Эрүүл амьдрах ухаан чинь 5 зүйлийг судалдаг. Энийгээрээ судалгааны асуулгаа гаргаад тэгээд ийм авахтаа хүртэл яг цагаар нуудаг юм уу? Эмнэлэгт очихдоо энэ их одоо үнд цэнтэй биеийг үнэлж байгаа эм цэвэрлэгч хүндтгэж гин үү? Энэ мэдлэг байна уу гэх мэтлэнгээр ингээ судалгааны ажиллаа хийсэн л дээ. Тэгэд нэг сайн тал нь судлаач маань эргээд энэ бүтээлийн сургууль нь өндрөөр үнэлээд төсөл хөтөлбөр болгоод одоо яг мэрэгсэн магистр савлагчийг бага эмчийнхээ оронд яг энэ шатлал руу орох юм байна. Бид нар одоо бас нөгөө монгол хэлтэй учраас одоо энэ тэ монгол улсаас маш том эрдэнсийг шүүрч авлаа гэд шинжил хийж байгаа энэ шавья хараад бас бахархчил суудаг л да. Гэтэ цаанаа болохоор бид ингээд хөгжүүлээд Монголд нь ингээд ойлголт нь зөрөөтэй учраас энэ олон сувилагч хилтгчээд яагаад өөр ажил руу шилжээд байгаа? Яагаад эмч болоод байгаа юм? Эмчин тон хагчаад байхад гэсэн ийм бодол ингээд одоо багш бидний хувьд бол байнга л эргцүүлэл болдог л да. Өнөөдөр ерөнхийдөө бид хоёрын ярьсан сэдвийг бараг нэгтгэсэн гэж хэлж болох юм шүү дээ. Бүх асуудлыг яаж шийдвэрлэх үү гэх тийм ээ. Тэгэхээр бид нар өнөөдөр бол сувилгын шинжилгээ ухаан ер нь ямар байх ёстой юм. За сувилагч нар яагаад энэ олноороо энэ ажлын байрнаас татгалзах болов гэдэг ингээд олон асуудлын сэжүүрээс үзэгч та бүхэнд одоо бас мэдээллийг хүргэлээ. Тэгэхээр үзэгч та бүхэн бас өөрөөрөө тунгаах бахаа гэж ингэж бодож байна. Тэгээд сүүлийн нэг асуулт юу гэхээр
одоо бид яах ёстой юм бэ гэдэг нэг том асуулт байгаа тийм ээ. Гарц гаргалгаа нь хаана бэ вэ? Энэ тэргуунд номер 1 хийх ёстой юм бол одоо ингээд бид нар бас улсын хурлын гишүүд сум баг дээрээ одоо сонгогдсон тойрог дээрээ очиод хамгийн их тулгамдсан сэдв нь дахиад энэ эрүүл мэнд байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүмүүс маань бас яг энэ мэрэгчлэнүүд эргэцэн орчныг бүртгэхэд хууль дүрмд бас их том шинжилгээг хийхдээ зүгээр нэг хэдэн дарга нартай уулзах биш. Яг бодит асуудлыг энд ажиллаж амьдарсан туршлагатай хүмүүстэй хилцүүлэг хийж асуудалд хандаасаа гэж хэлмээр байна. Өнөөдөр эрүүл мэндийн тухай хууль, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хууль, эрүүл мэндийн даатгалын тухай хууль бүр сувилгын хууль хүртэл тусдаа гарах цаг нь ирчээд энэ цаг нь ирж чадаагүй хөрсөн дээр буугаагүй учраас энэ сайхан мундаг мэрэгчлүүд өөр ажил хийхээр гадаад явж байна. Мэрэгчлийн ажлаа орхиж чинь. Гэтэл энэ совилгчийн эмчийн хөдөлмөр чинь 10-20 жилийн туршлага дээр суурилдаг юм хөдөлмөр. За хоёрдугаар бүх юм боловсрлоос эхэлнэ. Тийм учраас боловсралд шинжилэл хийжтэй энэ олон 15 сургууль совилгч илтгэхдээ яг одоо өргөсөн багт ажиллах совилгчийг бэлтгэхэд хөтөлбөрчин болж байгаа юм. Хичээлүүд чинь багш чинь бэлтгэгдсэн юм уу? Дадлага яаж хийж байгаа юм гэдэг өөрчлөлтийг гаргахгүй л эмнэлэг дээр дипломын бакалаврын совилгчийн хийж байгаа ажил нь ижилхэн баг. Ингээд энд зөрчилтэй үүсчээд байгаа. Дараагийн нэг чухал зүйл бол өнөөдөр бага эмчийн бага эмч бол сум өрхөд бол маш том гавьяа байгуулсан. Гэхдээ бага эмчийн өсөн дэвжих шатлал байдаггүй. Эсвэл их эмч болохын тулд дахиад сурдаг. Тэгвэл гадаадын оронд одоо энэ бага эмчийн тогтолцооны оронд бакалаврын зэрэгтэй совилгч нар нь дахин 2-3 жил суралцаад жинхэнэ одоо бага эмчийн орон зайд ажиллах тэгээд дээр нь нэмээд лицензэнд нь эмчлэн савилах эрхийг өгдөг. Энэ эрхцээ орчин бас бүрдээгүй. Тэгэхээр өнөөдөр одоо цэцэрлэг сургууль байгуулга за хувь хүн бич хүртэл ингээд эмнэлэг дээр очих юм бол очр ихтэй. За саяны урьдчилан сэргийлэх үзлэг бол маш том бас өөрчлөлтийг хийчтэй болом. Гэтэ цаашаа яах юм? Жишээлбэл ГОК-ийн одоо 6,000 ажилтны инженер багш нарт нэг сургалт явуулж байхад шинжилгээ жил болгон хийдэг. Асар өндөр өртгөөр. Иргэдээс нь гарч байгаа тэр одоо ажилтнуудаас нь гарч байгаа гомдол нь эрүүл гисэн жилийн дараа хавтартай олчлоо шүү дээ. Тэгэхээр яг энэ жилийн хугацаанд хоолн зүв байсан юм. Сэтгэл санааны стресс, гэр бүлийн амьдрал гээд маш олон энэ орхигдсон энэ зүйл дээр ажиллах хүний мэрэгцэн совилгч нар юм байна. Тэгэхээр яалтчгүй энийг хөгжүүлэхгүйгээр эрүүл мэндийн салбар өвдсөний араас мөнгө хаяал авах юм бол бид ердөө эрүүл мэндээрээ ядуурлт хүрэхэд ер нь ойрхон болсон байгаа л гэж хэлгээд. За маш их баярлалаа өнөөдөр цаг зав гаргаж ирж бас мэдээлэл өгсөнд. Баярлалаа. За